халуун мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүрийн 5-10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бям гарагт нийслэл төдөг улс орон даяар мод тарих ургуулах өдөр болгон үндэсний өдөр болгон ингэж уламжлуулж зохион байгуулж ирсэн. Нийслэл засаг даргын тамгын газар за үлдээ цэцэрлэг түрээлэнгээс өнөөдрийн энэ арга хэмжээг бас өргөн хүрээтэй зохион байгуулж иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулаад зогсохгүй сая бас улсын хурлын даргын хэлснээр зөвхөн тариад орхидог, суулгаад орхидог биш, цааш нь арчлаад, тордоод, ургуулад бас одоо улам өргөжүүлдэг, хөгжүүлдэг ийм тал дээр бид анхаарах ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр бас ханга дэлхийн цас хураа хайрлсан, үйл бараг ороогүй шахуу цас урж газар чиглэсэн та бидний тарж ургуулах байгаа мод зүйлийг утас суугийг бас одоо ургаж тэнхэрхэд багч болов ийм сайхан боломжийг бүрдүүлсэн өдөр байна гэж бодож байна. Нэгтэн хамтлаг халуун илгэн нутгаараа бас бид бүхний энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж бас та бидний сэтгэлийн дотоод ертөнцийг хэтгсэн ийм сайхан өдөр болж байна. Нийслэлийн засаг захааны байгууллагуудаас энэ арга хэмжээг цаашид зөвхөн зохион байгуулаад зогсохгүй иргэд аж ахуй нэгжийнхаа оролцоотойгоор ногоон байгууламжийн өөрөлдөх юм бол агаарын бохирдлын бас нэгэн хэсгийг багасгах ийм гол ажлын нэг бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийслэлийн хэмжээнд хийж байгаа төвчл үйлчилгээний ажлыг шин шатанд гаргах энэ ажилдаа иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг оролцуулаад зогсохгүй цаашаа шинжлэх ухааны байгууллагуудыг бас оролцуулах ёстой гэж бодож байгаа. Улаанбаатар хотод тарж байгаа мод ургаж байна, ургахгүй байна гэсэн олон асуудлууд яригддаг. Тэгвэл энэ асуудлыг бид цааш нь бас энэ төрлийн өөрөөр хэлэх юм бол Батоникийн цэцэрлэг гэж манай өмнө байсан. Энэ байгууллага одоо шинжлэх ухааны бусад байгууллагатай нэгдэж үйл ажиллагаа нь бас тодорхойгүй явж ирж байгаа учраас Батоникийн цэцэрлэгийг газрыг орон нутгийн нийслэлийн тусгай хэрэгцээнд авч цааш нь зөвхөн одоо урмал судлалын чиглэлээр үйл ажиллагааг нь явуулах замаар Улаанбаатар төдийгүй улс орны өнцөг болон бүрт тарж ургуулж байгаа. Манай орны уур амьсгалд тохирсон утсыг ургамлыг тарж ургуулахад шаардлагатай судалгааг хийдэг бас одоо тэр хүрээнд хамтарч ажилладаг бие биенийхээ хамтын ажиллагааг тэтгэсэн ийм ажлыг зохион байгуулна гэж. Энэ дашин та бүхэндээ бас нэг шинэ нийслэлийн хэмжээнд хийж өгч байгаа ажлуудаас бүртгэхэд нэгдүгээрт нь Яамгийн гүүрнээс Баян зүрхийн гүүр хүртэл уул голын эргээр ундаг дугуй явган хүний замтай амарч одоо бас ачаалаа тайлдаг цэгүүдтэй бүх төрлийн шаардлагыг хангасан ийм одоо төвчл үйлчилгээний ажлыг удахгүй эхлүүлж байгаа. Энэ бол манай Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэд орчин суугчдын эрүүл аюулгүй амьдрах одоо орчих ийм боломжийг бүрдүүлэх нэг төсөл, нөгөөх нь үүрэг болгонд бас ногоон байгууламжийн хөл бөмбөг спортын талбайтай энэ одоо бас төслүүдийг эхлүүлж байгаа. Цаашдаа энэ ажлуудад бол зөвхөн нийслэл орон нутгийн байгууллага, төрийн захиргааны байгууллагад оролцож зогсохгүй аж ахуй нэгж төрийн одоо төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх энэ жишгийг тогтооно гэж байна. Саяны ярьдаг дугуйн зам энэ Яарангаас Баян зүрхийн гүр цаашлаад Налаах хүртэлх ингээд иргэд орсон суугчид 20-30 км дугуйгаа ундаг, аюулгүй алхдаг, зугаалдаг энэ боломжийг бүрдүүлэх ажилд төрийн захиргааны одоо хөрөнгө оруулалтаас гадна аж ахуй нэгжүүдэд бид татан оролцуулж байгаа. Тэр хувийн хвшлийн хамтын ажиллагааны жишгийг нэвтрүүлж байгаа. Байгаль орчны яамтай хамтарч бас энэ удаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явах асуудал эхэлж байгаа гэдгийг дугуулгахад таатай байна. Ингээд та бүхэндээ бүгдтэн өнөөдрийн энэ арга хэмжээнд идэвх санаачлалтаа үргэлжлэн ирж бас энэ үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаа дахин талархлаа илэрхийлье. Мөн одоо энд хүрэлцэн ирсэн улсын хурл засгийн газрын гишүүд, улсын хурлын дарагт бас одоо энэ олон нийтийн арга хэмжээг дэмжиж, бодлогын хэмжээнд дэмжиж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, за бусад бүх төрлийн дэмжлэг тусцааг үзүүлж ажиллаж байгаад бас одоо нийслэлчүүдийн өмнөөс дараалал илэрхийлье.
суулгах, өрсөлдөгөө суулгахын ажлуудыг хийдэг. Гэхдээ зүгээр суулгаад орхих биш. Цааш нь улам одоо арчиж тордох, тарьсан, суулгасан моднуудаа бас одоо өсгөж үржүүлэх, тэгээд амлиулах гэдэг олон ийм ажлуудыг хийхэд бол хүн бүхний оролцоо чухал учраас энэ одоо ажлуудыг цааш нь өргөн хүрээнд хийж зохион байгуулна. Тэр зүгээрээ бол нийслэлийн 9 төрөлт бас ногоон байгууламжуудыг барьж байгуулах, за тэгээд төвчлөлт үүсгэний олон ажлуудыг төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны шугамар аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч хийх гээд энэ ажлуудыг хийж байгаа. Тэгээд энэ дээр бид нэр хамгийн гол одоо анхаарч байгаа зүйл бол цаашдаа Улаанбаатар хотын ногоон байгууламжийн утсуугийг тарьж ургуулах ажилд мэргэжлийн ургамал судлалын одоо үндэсний байгууллагуудаа оролцуулъя гэж. Хуучин манад бол Батоникийн цэцэрлэг төрөлн гэж байсан. Одоо энэ байгууллагыг ер нь буцаа цааш нь сэргээх асуудлыг бол шаш хатандаа ярих хэрэгтэй. Тэр хэмжээгээр энэ зөвхөн Улаанбаатар биш, Монгол улсын өнцөг болон бүрд одоо урж тарьж ургуулахын мод зүйлэг бутсуугийг бол бас шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа тооцоотой байгалийн ургамал судлалын, тармил ургамал судалгаа энэ яаж хооронд нь уялдуулахын тэрэн дээр шинжлэх ухааны энэ одоо судалгааны байгууллагуудаа оролцуулж хийснээр бид нар ямар үр дүнд хүрэх вэ гэхээр эндээс одоо урахгүй мод авчирээд суулгачлаа, урахгүй нь мэдэгдэхгүй ямар одоо эрг сөрөг үр дагавартай одоо үр дүнгууд гарах уу гэдгээ маш сайн тооцож одоо асуудлуудаа уялдуулахгүй бол зүгээр ингээд авчир суулгачаад ингээд орхичдаг байдлаар явах юм бол ногоон байгууламж гэж одоо өрөн мөнгө зарах шаардлагагүй, тэмээ цаг өрсөн, хүч өрсөн асуудал болох учраас бүх зүйлүүдийн хооронд нь ажлуудын хооронд уялдуулъя гэж.